Жинхэнэ амтлан будаа ямар байдгийг та мэдэх үү? Ихэнх хүмүүс гэртээ сав дүүрэн будаан жаахан махал хийдэг. Гэхдээ энэ газрын эзэн том тавг дүүрэн гахамхыг будаа руугаа идэг. Ингээ харагдах энэ амтлсан будаа нь 5 хоттой зоогийн газрын шиг л амттай. Дээд зэрэглэлийн зоогийн газрын менежер түүнд 200 сая төгрөгийн жилийн цалин амлаж, зоогийн газарт нь амтлсан будаа хийхийг санал болгосон ч тэрийн саналаас шууд татгалсан. Шийдэмгий татгалсан шалтгаан нь түүний 35 жилийн туршлагатай холбоотой юм. Тэр 35 жилийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа ба амлсан будаа бүхнийг хялбархан хийх бөгөөд нүдэн айнаад хийсэн чадхаар мэргэжжээ. Мах болон бусад орцонд хамгийн сайн чанарынх ба тарган зөөлөн гахайн гуйны махыг ашигладаг. Амлсан будаа амттай болох нууц нь гахайн мах ба бусад орцуудаас их байвал илүү амттай болно. Орцнуудын хэмжээнд таарсан үед маш сайхан үнэртдэг. Эзнийг амлсан будааны хаан гэж нэрлэх болсон шалтгаан нь их хэмжээний гахайн махыг шарахад махны үнэр маш хүчтэй байдаг. Гэхдээ эзний шарсан маханд ийм асуудал гардаггүй. Нууцны өртөө хүчтэй гал дээр хурдан шарах юм. Ажмаар махны өнгө өөрчлөгдөж амт нь илүү баялаг болоход нь жижиглэж хэрцэн саримсаа хийж өгнө. Одоо хамгийн чухал үе. Махыг амтлагчтай сайн хольж өгөхийн тулд маш сайн хутгаж хуурна. Мах амтлагчтай холилдсны дараа нутаг халуун чинжүү нэмж өгвөл махны хурц үнэр арилж халуун ногооны амтыг нэмэгдүүлдэг. Сайхан амттай дуршил хөдлөхүйц болгохын тулд бага зэрэг хүнсний арх нэмээд тэгээд үргэлжлүүлэн хуурна. Хурдан эргэлдүүлэн хуурахад махны өнгөн сайхан харагдахын сацуу анхлын үнэр нь хаасайгүй тархдаг. Хажуугаар нь өнгөрөө явах хүмүүс хаанаас энэ сайхан үнэр гарч байгааг ажиглан зогсоход эзний мал гаргууд хийх хөдөлгөөнийг хараад ямар ч эргэлзээгүйгээр энэ хоолны газарт ирдэг. Эцэст нь ингээд хоолоо гаргах нь гэж боттол дээрээс нь хатга ногоон сонгон цацав. Түн удахгүй хоолны туршлаа дарна. Энэ хоол бидний мэдэх амтлсан будаанаас өөр. Тэдний мах өндгөн тус тустай байдаг ба өндгөн энэ хоолны амин сүнс юм. Жиг тутхан сайтар хуурж өгснөөр өндгөн бийжээд ирэх үед нь тогоондоо шилжүүлж хийгээд амттай хоол гарч ирэх гэж байна. Төмөр тогоо халбаг мөргөлдөх чимээ бүгдэд амттай хоол бэлэн болсныг хэлэх мэт энэ үед зохих хэмжээгээр гүнжтийн тос асгаж амтлагааг тултал хийх хэрэгтэй. Хутгах явцад янз бүрийн шинхэн оснуудын үнэр гарна. Татсан махны анхлын үнэрийг ч үлдээж болохгүй. Амттай татсан мах өндөгтэй амлсан будаа бэлэн боллоо. Амаа түлхэхинд хамаатай юм бэ. Том халбагтаад идэхийг тийсэн ядан хүлээж байна. Нэг хацхад будаа, нэг хацхад ногоо. Үнэхээр гайхалтай.